За сайн байцгаана уу? Та бүхэндээ 2022 оны 7 сарын 3-ны өдрийн мэндийг хүргэе. За энэ жил нэлээд олон сортын шинэ сортын улаан лойлнууд ингэ тарьсан байгаа. Тэг хүмүүс улаан лойлны таналтын талаар аягүй их асууж байна. Тийм учраас би улаан лойлны таналтын талаар ганц нэг юм хэлдэг юм уу гэд хүлэмжтэй ороод ирчихсэн байж байна. За энэ рүү бас нэг гоё сорт байгаа. Ийм хөөрхөн шин сортыг тарьсан. Шүршиж услаа шороо болгоцсон байна. Уг нь бол нэг лойлыг тэгж шүршиж услахгүй би тэгэд нэг явах зай байхгүй холоос ингэ шүршиж тусалчдаг болохоор иймэрхүү байна. Энэ рүү бол бүр жижигхэн сортын мөрөн лойлнууд тарьсан байгаа. Энэ болохоор зэрлэг сортын маш жижигхэн өрлөн лойл гарах ийм сортын улаан лойл бас тарьсан. За энэ хэсэгт би нөгөө намар саримс шигтгсэн байсныг хураагаад авчихсан байгаа нь. За тэгээ саримсныхаа ишийг ингээд хайчилсан. Энэ бол айгүй сайн бордоо. Би нөгөө саримсныхаа толгойг ингээд үзүүрийн хэсгийг ингээд гарч ирснийг дандаа тайрч аваад байсан. Энэ ингээд тайрахгүй авахаар ингээд тайрахгүй тэр чигээр нь ингээд саримсандаа үлдээчихлээр ингээд саримс маань шин ийм хумс гарна. Энэ бол ингээд өрнө. Саримсны өрнө. Энийг одоо та бүхэн намар ингээд шоронд шигтгэчгээд үдээд ингээд маш сайхан том саримснууд хурааж авна. Би саримсаа бүгдийг ингээд хэлхээ зүүцсэн байгаа хатаах гад. За тэгээ та бүхэнд одоо энэ саримсны яг ургаж байгаа явцыг харуулъя да дахиад нэг. За энэ хараа. Энэ ийм өр болно. Тийм учраас энийг ингээ баг дээр нь авах хэрэгтэй. Хайчилж аваад хоолнд ийгээд идчихнэ. Хэрвээ энийг ингээ баг дээр нь бүр ингээ саримсны хумс суугаагүй байхад нь ингээ хайрч авахгүй бол дээрээ ингээ ийм үр гараад ирнэ. Ийм үр. Тийм учраас одоо эдний үзүүрүүдийг нь тайрч аваад тэгээд энэ саримсаа зангидчих юм бол дороо айгүй сайхан болцсон. Хэрвээ ингэж ургах юм бол дороо хумс сууж өгөхгүй. Дээрээ энэ хумстай дараа тэгээ сонгон шиг бүхэл тийм саримс гарна. За энэ улаан лойлны минь хажууд бас юм. Одоо энэ тэгээд шүтэн суудсан болохоор орхицсан. Энэ хумс суудсан болохоор за энэ болохоор зэрлэг хүрээ нүдний улаан лойл. За улаан лойлыг та бүхэн энэ бол өстой ингээд битүү цэцгэлсэн байгаа гоё. Энэ жижигхэн гоё өрлөн тэгээд энэ нөхрийн нүд шиг тийм шар улаан лойл гэнэ шар лойл гарна. За тэгээд дандаа улаан лойл гэж яриад сурсан. Манад нэг улаан ургадаг болохоор одоо энийг штэ өглөөний 9 цагаас 10 цагийн хооронд та бүхэн ингээд сэгсэрч өгөх хэрэгтэй. Яг тэр үед ингээд л өглөөд ингээд дандаа ингээд сэгсрээд тоос хүртэх юм бол өстой ямар их гэж бүр бараг 10 дахин их лойл хурааж авна. Ийм хөөрхөн улаан лойл. Энэ бол зэрлэг
сорт болохоор энэ ингээл өөрөө сагсаагаа л ингээд таналт маналт хийх шаардлага байхгүй гадаа ингээд тарчин шар өнгөтэй юм жижигхэн хөөрхөн. За 9-10 цагийн хооронд та бүхэн ингээд тоос хөртэй. Ялангуяа хүлэмжинд бол өглөө 6-7 цагийн үед болохоор айгүйх чиг унтсан байдаг учраас тоос хүртэл муутай. Тийм учраас 9-10 цагийн хооронд за ингээс ихсрээд өгөх юм бол бүр өстэй бөөх ингэж бас ургацаа авдгиймаа гэ бүр гайхмаар их ургацаа авна шүү та бүхэн. Энэ лойл ингээд юм сэгсрүүлэх айгуу дуртай, бүжиглэх айгуу дуртай. Тийм. За тэгээд өглөөд ингээд өглөө болгоо ингээд сэгсрээд үзээрэй. Өдөр энэ төр байх юм бол тоос хүртэлт муу. Өглөө бол дээд зэрэг сайн 9-10 ялангуяа 9-10 цагт би бэхлээд болсон. Болохоор сайн сэгсрэхдэггүй байна. За энэ цаг үеэр өстэй сэгсрээд та бүхэн тэгээд бүрс. Бүр ийм гоё ийм их ингэж ургац хурааж авдаг юм байжээ гэд гайхахаар их. Ургацаа. За энэ тэр хараа ингэж гарч ирнэ. Зарим нь бүр том бүр энээс том бодоод өөрөө энэ гадна талын хальсан задраа тэгээд одоо энэ шиг ингээд гоё сарваагаад ирнэ. Зэхнэрөөс тамиртаа юугаа харуулчих. Өргөс сэмх мэн хараа ингээд нэг хөдөлмжнээс гараад дэшээ явцсан. Тэгээд одоо энэ дөрөнд би нэг уяа татаад ингээд өргөс сэмхээ дээгүүр нь явуулчихж байгаа. Ингээ явж байгаа. Энэ рүү ингээ хулуу маань нөгөө сойгоод үйцсэн хулуу маань ийм гоё ургаж байгаа. Сойгоод үйцсэн хулуу маань. За энэ хулуу маань ингээд бүр дээшээ гараад ирээд тэгээд дээшээ гараад ирэхээр ингээд ийшээ явуулж байна. Одоо ингээд энэ рүү ургаад энэ уян дээгүүр ингээ явна. Хүрийн нүднийхээ дээд талаар ингээ явна гэсэн үг. Зөгийн ирцээ. Шар цэцэг маань гараал ирэнгүүт ингээ зөгийн өрөө дээр нэг сайхан шүү. Манад. За ингээ тараа. Сагаа үйцэн ингээ харуулвал хэвтэйхэн байна уу? Энд нөөрэ хэлэхэд энэ нөгөө миний хугараад энэгээр нь хугалчаад хөөх юм тэгээд би 5 сала боогод 50-ад боосон. Холоо маань энэ хараа энэ холоо маань ингэж яваад энд хөөхөн ингэж холоогоо хүчээ. Холооноо энд бас өгч байгаа энэ холоо маань нөгөө боосон холоо маань ингээ 2 холоо дээшээ гараад ирсэн хөөхөн юм байна. За цөмөр улаан лай таналтай харъя. Тэгээд тэгсэн чинь энэ ч бас улаан лай байгаа. Энэ болохоор би та бүхэнд өгсөн нөгөө шошмаш штэ. Энэ ингээ 5 м өндөр ургана. Одоо энэнийхээ энийг ингээ энэний дээш нь ингээ явуулах гээд би хөлөмжний дээшээ явуулах гээд ингээд орхисон байгаа нь. Энэ нөгөө нарны нүд маань байна. За энэ рүү бас лойл хийж өгсөн байгаа. За энэ лойла бас ихсэрээд цөмөрө тоос хүртэй чинь. Бүжиглэх дуртай. Лойл маань бүжиглэх дуртай. За энийг германууд болохоор бүр нүүний шүд автомат ингээд шүд угаадаг сайз шүү дээ. Тэрийг бүр ингээд тэргээр ингээд чичрүүлж байгаа юм чинь. Юун дээр нь бариад, цэцгэн дээр нь бариад. Тэгээд чичрүүлээд тоос хүртэй.
За би та бүхэн саримсаа танилцуулах гэж явсан чи зөндөө их юм. За одоо ингээд энэ саримсаа энэ рүүгээ ингээд цацаад бордоо эн чинь саримсны чинь хайлс ингээд хатцсан саримсныхаа хайлсыг хаачлаад жижигэлцээ. За ингээд цэцчин. Ингээд цэцчин дахиад би усалцсан төрөө. Усалцсан байгаа нь одоо тэгээ цөмөрөө эндээ тоос сүртэйгээд бас ингээд сэгсрээд бүгдийг ингээд тоос сүртэйгээд тэгээд ингээд бордоод саримсаараа саримс улаан лал 2 ихсэн хөрш тийм учраас ингээд бордчихно. За тасарсан юм шиг сайхан ингээд татчихсан ингээд одоо хүлэмжээр нэг саримс нэрт чинь хорхоо шавьж, хортон шавьж тэгэл бүх юм одоо ирэхгүй тэгээд ирүүлчихнэ гэсэн үг. За одоо та бүхэндээ энэ лойл их чөлөөтэй ганцаар оргож байгаа болохоор энэ дээр тайлбарлаж өгье. За улаан лойлоо болохоор би ингээд эхний импакт цэцэг гараад энэ лойл нь ингээд бүрэн гараад ирэхээр зэргийн доод эхний багц цэцэг гараад ирэхээр энэ доотлох нь энэ сол лойлнуудыг юу навчнуудыг бол авчна. За тэгээд энд ингээд эхний лойл гараад ирсэн. За энэний тэжээгч навчны энэ байгаа учраас энэ тэжээгч навчаа үлдээгээд тэгээ энэ завсрын навчин бас энд гараад ирсэн байх юм бол энэ завсрыг аваад тэгээд энэ лойлныхаа тэжээгч навчийг энд үлдээн. За энэ сугны энэ ишвэтэй энэ ишийг одоо тийм жоохон байгаа дээр нь аваад энийг би авсан байхгүй аваад дахиад ургачихсан. Энийг би тэгээ бүр ингэж тайрч үзсэн байхгүй юу? Ингэж тайрч үзэхэд бас дахиад ингэж ургацсан. Эндээс юм. За тэгээд одоо энийг бол авах шаардлага байхгүй. Ягаад гэвэл энэ гоё ингэж жимсний юм гоё гарцсан. Энд ингэж жимс гараад энд ингэж лойлнууд нь гарцсан байгаа болохоор сугныхын навчийг ургуулад эндээс одоо энд нэг гараад ирсэн байгаа эцтэй хөөрхөн цэцэг гараад ингэж жимс гараад ирэхээр нь одоо энэ толгойг энэ үзүүрийнх нь энэ хэсгийг ингээд тайраа тастаа тавьчихна. За одоо тэгээд энэ сугныхаа юунаас бас жимс авчна. Ягаад гэвэл одонгод 7 сарын ихэн болж байгаа хот чинь хайр юм шүү дээ. Энэ ингээд бүгд гоё ингээд жимсээ өгчүүд байхад энэ сугнаас нь гарсныг бас жимс авчна хүмүүс өмөрөө. Эднэр болоод ийм гоё болцсон байгаа юм чинь. За тэгээд 5-аас 8 багц лойл гараад ирэх нэг юм мишнээс ургуулад авахд бол болно. За цөмөрө тоолын 1 2 3 4 5 6 за энэ юм 7 юм эсвэл 8 болох юм байна. За ингээд 7 юм 8 болоод ирэхээр зэрэг арайных нь энэ хэсгийг ингээд тайрчин. Одоо энэ хэсгийг энэгээр нь ингээд тайраад авчин. Одоо энэ 8 дахь нь гэж бодоход энэ одоо 8 дахь цэцэг багц цэцэг байна да гэвэл энэгээр нь ингээд тайраад авчин. Тэгээд ургуулчин. Лойл бол бүр ингээд дороосоо ингээд хараа ингээд жимсээ өгдөг. Ийм дороос ингээд жимсээ өгч байгаа нь. За энийг тоолоо цөмөрөө 1 2 3 4 5 6 7 энд бараг 8 9 гээд бараг авчихаар болохоор байна. За хэрвээ энэ дээдлийнхаа оройгоо тайраагүй байгаа үедээ болвол та бүхэн сугных нь энэ навчнуудыг энэ шинэ ишнүүдийг бол аваад байхад зүгээр оройгоо тайраагүй байгаа үедээ. За тэгээд лойл ургахаараа энэ өөрөө юу яагаад ургацсан бас байна. Энэ хараа энэ ингээ бүр дороосоо гараад ирчихсэн нэг лойл энэ хараа. Одоо энийг зөвхөн энэ лойлыг гаргаж аваад энийг тасчих тийм үү? За байж их ч юм уу энэ хараа. Ингээд өөрөө нөгөө тайраа таналт хийгээд энэ лойлын хашиг дор нь хаяхад дуртай тэгэхээр ингээ ургаад ирээд байна.
За ингээд дороосоо ингээд лойл гараад ирнэ. Тэгээд энэ лойлны завсар ингээд хоёр навч гардаг байхгүй. Ингээд хоёр сул навч. Энэ лойл байхгүй тижээгт лойлны тижээгч навч биш зүгээр юм. Тэгэхээр энэ хоёрыг авчна. За ингээд энэ лойлны тижээгч навч нь энэ байна. За тэгээд энэний дээр хоёр гарна. 1 2 энийг аваагүй энэ хоёрыг бол авчиж болно. За дараагийнх нь лойл энэ байна. Энэ лойлны тижээгч навч нь энэ байна. За энэ тижээгч навч нь би энэгээр яваад ахаар нь тэр болоод хот ахаар нь энийг ингээд тайрсан. Энэ тижээгч навчийг бас таллаж ингэж тайрч болно. Яг гэвэл лойл ингээд газар хүрээд ингээд унжаад ах юм бол та нар энэ тижээгч навчийг одоо энэний тижээгч навч энэ те тэгвэл энийг энэгээр нь ингээд тайраад авчиж болно. Бас ингээд тайраад газар унжаад ах юм бол ингээд лойл ийм гоё болцсон байгаа үед бол ингээд тайраад авчна. За ингээд тэгээд нэг лойл энэ лойлны тижээгч навчийн завсар ингээд хоёр ширхэг сул навч